За. 3 2 1 go. Сайн бацгаана уу? Butter podcast-ийн эпизод 3 эхэлж байна. Шинэхэн студ, шинэхэн подкаст. Нэрээ. Намайг Peanut Butter, Анжели байна. Намайг Анд гэдэг. Тэгээ өнөөдөр манай найз хамт ном уншаад тэгээ зочноор орж ирэхээр болсон. тийм зан дөөрөөгөө танилцуулаарай. За. Намайг Анд гэдгээ. Тэгээд би 21 настай. Тэгээд одоо Corvinus их сургуулийн эдийн засгийн суралцдаг. Тэгээд сүүлийн жил маань тэгээд одоо ер нь төгсгөж гоё юм байна. Чиний амар гоё сонсогч. Тэгээ ер нь бол манай үзэгчнэр одоо Андын талаар илүү их мэддэг боллоо. Бит хоёрын талаарх мэдээлэлээс илүү. За одоо ном руу орцгоё доо. За ямар ном уншсан бэлээ? За энэ удаа Монгол нэрийг би мэдгүй байгаа ч гэсэн Өнөөдрөөр амьдрах зарчим. За. Өнөөдрөөр амьдрах зарчим гэсэн номыг өнөөдрөөр амьдрах зарчим гээд Джон Максвелл гээд нэг юм номлогч ахын ч юм уу өвөөгийн гаргасан ийм номыг уншсан байгаа. За энэ юуны талаар ном бэ? Ананта. За энэ бол ер нь миний харснаар бол хувь хөгжлийн тухай ном байсан. Тэгээ ер нь жоохон personal development талдаа тэгээд ном дээр бол тусгагдсан 12 chapter нь болохоор ингээд өдрөө өдөр болгоныг яаж ингээд сайжруулах вэ гэдэг талаар л гарч байгаа санагдсан. Тэнгүүтлээ ер нь тэгээд үргэлжлүүлээд хэдүүл одоо ярьж байхад харагдах бах тийм. Тийм. За ганц юм хэлэхэд ингээд chapter mapter гэж бол ярихгүй байгаа. Sorry. Уучлаарай. Уучлаарай. Тийм. Англи үг ашиглахгүй юм. Ер нь англи ингээд юу яана? Ингээд туслагдуулна. Ингээд англиэр ярих юм бол тэгэхээр ингээд ер нь бол амар монголоор ярьдаг тийм ингээд подкаст байгаа. Цуцлагдуулна энэ төр гэдэг айгүй гой монголоор ярьж байна. Тийм. Монголоор ярьж байгаас өдрөөгөө англиар жоохон холигдно. Тийм. Тэгээд за 12 зарчим гардаг гинэ. За аль нь эхнээс нь одоо явж эхлэх юм. За Джон Максвелл гэдэг энэ зохиолч өөрөө бас олон өөр ном гаргасан юм билээ. Тэгээд яг юу тохиолдсон мэхээ бас зүрхний шигдээсээр өвдөж исэн мөлий. Тэгээд яг тэр үед яг ингээм амьдралаа эргэцүүлэн бодоод хүн ер нь яг өдөр тутамд яг юу анхаарах хэрэгтэй юм бэ? Энэ ингээд амьдрал айгүй хурдан үргэлжилж чинь. Тэгээд ингээд яг ийм өдөр тутамд анхаардгүй зүйлүүд ингээд орхигдоод байдаг гэсэн. Тэгээд тийм учраас яг өөртөө 12 зарчим гаргаад өдөр болгоно түндээ цаг завыг зарцуулаад тэрийг мөрдөж эхэлсэн. Тэгээд миний хамгийн их санаж байгаа зарчим гэр бүл, харилцаа, тэгээд эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй гэдгийг маш ухаарсан санагдсан. Тэгээд өнөөдөр яг эрүүл мэндэд анхаарсан уу? Түүнийхээ төлөө янз бүрийн юм хийсэн үү? Тэгээд маргааштай найдаж бас юу хийж болох уу? Тэгээд өнөөдрийн гаргасан сор бүтээл маргаашийн амжилтыг дагуулах болно гэдэг. Тэр нэг. Тийм. Тэгээд энэ хүний нөгөө 12 зарчмынхаа талаар ярихаас өмнө өнөөдрийг урлагийн бүтээл байлгаан сор бүтээл. Сор бүтээл. Би нөгөө монголоор нь уншааг болохоор ингээд дотроо орчуулах гэж оролдож байна л да. Masterpiece. Тийм ингээд өнөөдрийг ингээд сор бүтээл болгохын тулд яг өнөөдөрт амар анхаарах хэрэгтэй гэдэг нь амар үнэн санагдсан. Ингээд хүмүүс чинь ингээд өнгөрсөн тохиолдсон нэг бол ингээд хэцүү явдал ч юм уу, нэг бол ингээд амар өнгөрсөн тохиолдсон амжилтуудаа бодоод эсвэл хэцүү тохиолдсон юмнуудаа бодоод тэр үед тэгсэн бол ч юм уу, эсвэл тэр үед амар гоё байсан ч юм уу ингээд өнгөрсөндөө амьдрах гэдэг хүмүүс бас зөндөө байдаг. Эсвэл ингээд илүү ирээдүгэл ганцхан бодоод байдаг. Одооноо амьдрахгүй, за ирээдүйд гоё амьдрахын тулд би одоогоо золиослыг гэж амьдраад байдаг хүмүүс ер нь зөндөө байдаг. Тэгээ би ч гэсэн цагтаа ер нь одоо ч гэсэн ингээд ирээдүгийн хадлаар хитрхийг санаа зовоод ч юм уу, эсвэл өнгөрсөндөө тийм хийдэг гэж ийм хийдэг гэж гиснээсээ болоод одооны яд жаргалаа жоохон мартаад ингээд хэцүү байдалд өөрийгөө оруулаад исэн явдлууд зөндөө болж исэн. Тэгээд тэр талаас харахад энэ ном ингээд амар тусалсан. Сайн талын ярих юм бол яг гэсэн баа гэж бол би бол барж байгаа. Тэгээд манай хүн яах вэ гэхлээр номынхаа эхлэл хэлж ялээ шүү дээ тий. Ер нь ингээ хоёр principle байдаг. Decision and discipline гэсэн тий. Тэгээ ер нь ингээд өдрөө эхлүүлэхдээ хамгийн түрүүнд зөв decision-ыг гаргаад, за шийдвэрээ гаргаад, тэнгуүтлээ тэрэндээ хүрэхэд бол даган мөрдөх гэдэг ийм хоёр монголоор хэлсэн өөр ээ наа. Шалтгаан биш. Одоо юу нэр юм бэ? Тийм 2 point гаргаад. Тийм. Одоо нэг шийдвэр гаргалаа тэрийг яг өдөртөө яг даган биелүүлээд. Тэгээ амжилттай хүмүүс ер нь яаж ингээд энэ хоёрыг ашигладаг вэ гэхэлэр ер нь ямар нэг юм хийхнийхаа урд ингээд маш зөвөр өөрийнхөө шийдвэрийг гаргаад decision-а гаргаад тий. Тэнгүүтлээ эцэс төгсгөлдөө хүрэхийн тулд тэр дисциплиныг маш сайн ингээд мөрдөж явдаг бах нэ. За. Тийм.
Тэгээд бас зөв би тодруулсан хэсгүүдэл харж байна л та. Ингээд бас хүмүүс ингээд зарчим гэдэг хэсгийг энэ ном ингээд амар онцолж байгаа гэж байгаа штэ. Тэгээд яагаад тэгэж амар өнөөдөртөө энэ ингээд зарчмуудыг бүржиж ингээд ирээдүйдээ ингээд санаа зовхгүй ингээд одооны зарчмаа бүрдөө явахад ирээдүйд ингээд чиний хүссэн юм чинь биелнэ гэсэн бэ гэхлээр ихэнх хүмүүс болохоор за ирээдүйд би угаасаа л хүмүүс ирээдүгээ угаасаа амар гоёор дандаа төсөөлж яадаг гинэ. Би ирээдүйд угаасаа л баяжин ч юм уу би ирээдүйд угаасаа ингээд амжилт олно гэж бодоод идэг. Гэхдээ ингээд тэрнийхээ төлөө ингээ юу ч хийдгүү. Тэгээд энэ хүн тэрийг юутай харьцуулсан бэ гэхлээр ингээд үрийн тариагүй бижиж модыгоо ургахыгаа ингээ хүлээгээ суугаад идэг тийм тариалан чиг гэж хэлж байгаа байхгүй юу? Яг ингээд одооноо юу ч хийхгүй байгаа мөрчлөө ирээдүйдээ угаасаа амжилт олно гэж бодож байгаа хүмүүс яг нэг тийм гээд. Тийм болохоор ингээд хүн яг энэ хүний зарчмыг дагахгүй байлаа ч гэсэн өөрийн тийм хувийн ингээд дагдаг, итгэдэг тиймэрхүү зарчимтай болохыг амар чухал гэдэг нь чухал гэдгийг онцлсан юм санагдсан шүү дээ. Тийм яг өнөөдөр шрөө сар бүтээл алгаагүй ижиж маргааш нь яг ямар ирээдүй хүлээж байгаа вэ. Тэгээд яг тэр 12 гаргасан дөрөв яг ингээд хуваацсан байгаа хгүй тий. Яг ингээд харилцаа, мөнгө, санхүү, өөрийн үнцэн, цагийн амагт хөгжихийг бас ингээд сануулсан. Тийм ингээд 12 ирэмбэд хуваацсан. Тэгээд яг өөрөө тэрийг ингээд бичээд авцсан. Тэгээд өдөр болгон за би энэндээ яг өнөөдөртөө яг энэндээ яг цаг зарцуулсан уу, үннийхээ талаар бодсон уу, хийсэн үү, яг тэмдэглэл хөтлөж яг яасан уу гэд. Тэгээд өдөр болгон тэмдэглэл хөтлөл бас эргэж харахад бас маш их хэрэгтэй юм бэл. Тийм. Тэгээд надад бас нөгөө нэг ихний хэсэг нөгөө хандлагын талаар байсан шүү дээ. Тэгээ тэр хэсэг дээр нь илүү яалаа ах ингээд нөгөө их нэртэйгээ нэг юмд явсан гэд ярьжсэн шүү дээ. Нэг юм танилцуулах нэг юмд ч илүү. Ямар ч нэг юмд очиод тэгсэн чинь ингээд нөгөө үзчихсэн хүмүүс нь их нэрээс нь ингээд өө таны нөхөр чинь таныг аз жаргалтай болгодгүй энэ төр гэд асуусан шүү дээ. Тэгсэн чинь ингээд их нэр нь ингээд аз жаргалтай болгодгүй гэл яа тэгсэн чинь нөгөө нөхөр нь бүр ингээд гайхаад ингээд үгүй гайхаач дээ. Оо за би жоохон гомдож момдоод тэгээд тэгсэн чинь ингээд дараа нь их нэр нь болохоор тэрийг хэлж байхдаа ингээд надаас өөр миний амьдралд хариуцлага үүрэх хүн байхсгүй. Би л өөрийгөө аз жаргалтай болох үүрэгтэй болохоос миний нөхөр болохоор зүгээр сайн нөхөр байх үүрэгтэй болохоос намайг аз жаргалтай болох үүрэг нь тэр хүнд байхгүй. Надад байгаа гэдэг нь бас тийм үн юм шиг. Тийм хүн нөгөө нэг өглөө босоод өөрөө ингээ attitude-д сонгох, ингээ хандлагаа сонгох гэд сонголттой байдаг. Тэнгүүтлээ тэр өдөр чинь ингээд чи өөрөө аз жаргалтай байх уу эсвэл аз жаргалгүй байх уу гэдгээ өөрөө хүн сонгох гэж байгаа. Тийм хүнд яаж хандах уу? Тэгээд өөр хүнд хандсан хандлага чинь бас чамд илүү ойж ирдэг. Одоо дэлгүүрт явж байгаад одоо нэг эмэгтэй ингээл өөр хүн лөө муухай харчаад тэгээд энэ над руу муухай харслаа штэ гэл охиндоо хэлсэн чи охин та эхлээд өөрөө эхлээд амар муухай хэлээд муухай хараадсэн штэ гэд ингээд. Тэгээд тийм болохоор яг өөр хүнд яг ямар хандлага өгч ийн яг тэр чинь ингээ эргээд ирнэ. Тэгээд хүн болгон л ингээд асуудалтайгаа тий асуудалтай яг яаж нүүр тулаад ямар хандлага гаргаж байгаагаад тэрүүгээр ингээ хүмүүс ялгарч идэг. Хэрвээ чи ингээд эрэг хандлагатай байж чадах юм бол өдөр болго ингээд тийм сайхан өдөр ах болно. Хэрвээ нэг л жоох юм болонгуудаа өнөөдөр бүтлгүй өдөр юм байна. Өстой буруу үйл дээрээ босч иж гээд ингээд өдрийг ингээд өстой болохгүй л энэ өдөр л болохгүй байна. Энэ нийгэм л болохгүй байна. Энэ одоо энэ өрөө одоо энэ миний амьдрал болохгүй байна. Миний гэр бүл болохгүй байна. Миний ингээд ажил болохгүй байна. Ингээд бүх юмаа ингээд буруутгаад ах юм бол тэр өдөр чинь тэгээл ингээд сүрэл тэгээд өдөр болгон чи ингээд сүрэл яваад ахлаа. Тэгээд тийм учраас яг өдөртөө яг ямар хандлага за би ингээд өөртөө дүнлэл гаргаад би ингээ өөрөө өөрчилж чадах юм биш үү энэ өдрөө энэ зөвхөн намайг эрэг байх сайхан сэтгэл санаатай байх нь надаас шалтгааллах юм байна гэдгийг амар ойлгоод тэгээ бас дасгал хийх нь одоо нөө 10 хэдэн цаг одоо хүнд 16 цаг байгаа шүү дээ амьдраа өдөрт ингээд хаас гадна тэрний одоо нэг цагийг ингээд зовоод дасгал хийгээд тэгэх юм бол 15 цаг нь ингээд гоё ирчүүчтэй тийм сэтгэл санаа тайван байх тийм боломжтой байхад хүмүүс ингээд нөгөө нэг цагаа золихыг ерөөсө хүсдэггүй зүгээр л 16 цаг муухай сэтгэл санаатай тийм тавгүй байхыг ингээд сонгодог тийм биз. Хэдүүлээ нэг ингэж хүн одоо ер нь ингээ 12 ийм зарчим аа шүү дээ. Эдгээр хэдүүлээ нэгээс нь ингээд ер нь ингээд яри шүү гэд хэлж ингээ хитэн 12 юм байгаагаа зүгээр нэрлээд явчихъя л гэж байхгүй дээ. За ямар ч гэсэн хит нугасаа гарчлаа шүү дээ. Эхний ингээд би ингээд юу болсон байхгүй. Goodreads гэдэг танаар мэдхүү. За мэдж байгаа бол ингээ энэ дээр энэ ер нь их дажгүй сайт юм санагдаг байхгүй юу. Ямар нэгэн ном уншмаар ах юм бол тэр номныхаа талаар бусад хүмүүсийн үзэл бодол юу вэ гэдгийг хараад яадаг юу.
тийм юу. Тэгээд би ингээд номоо унш дуусчаад тэрийгэ хараа байжсэн чинь нэг монгол хүний ингээд бичсэн тийм юунес ахгүй юу ингээд шүүмжинд байсан. Тэгээд тэрнээс хараад монгол хэлээр ийм нэртэй мүү гэдгийг харж ирсэн. Тэгээд за ингээд хальт дуртахад ингээд хандлага гээд эхний имийг дурдлаа. За гигнээ эрүүл мэндийн талаараас дурдлаа, гэр бүлийн талаар дурдлаа. Тэгээд хийх ёстой юмдаа ингээд ирэмб тавих ёстой гэдгийг дурдлаа. Тэгээ өөр юу вэ да? Тэгээ үүрэг хариуцлага байна. Мөнгө санхүү, итгэл, харилцаа холбоо, тэгээ өгөө өмөрс итгэл, үнэт зүйлс, тэгээ хамгийн сүүлийн хоёр нь болохоор сүүлийн нэг нь болохоор өсөлт. Тэгээ бодол шүү. Бодлын хэлсэнгүү. За. Тэгээд за ингээд чухлын ирэм гэж байгаа штэ. Энэ дээр ингээд хэдүүлгийнх нь хичээлдэр үдчихсэн нэг ойлголт гарсан юм санагдсан уу? Нөгөө Pareto efficiency. Яг нөгөө дээр угаасаа дурдсан юм. Тийм 20-80 зарчим гээд яг ингээд хамгийн чухал гэж тавьсан 20 зарчим 20 ингээ хувиа ингээд бүр ингээ биелүүлэхийн тулд үлдсэн ингээд 80-ыг ингээд үр зүр хоошоо тавиад яг ингээд чухал гэж яасан хамгийн дээр ирэмттэй байгаа зүйлүүд дээрээ ингээд төвлөрөх юм бол тэднийгээ биелүүлэх нь хамаагүй боломжтой байдаг гэд. Ихэнх хүмүүс чинь ингээд би ийм хийхтэй гэд баахан юмнуудыг бүгдээр ингээд амжуулах гад байдаг. Тэгээд тэрнээсээ болоод яг альнийг нь ингээд ирэмбэл чадахгүй бүгдээр нь хийх гэж үзэж байгаад эцээц нөгөө юуг нь сайн чанартай хийж чадахгүй тиймэрхүү тохиолдлууд зөндөө байдаг шүү дээ. Хоёр тулаа хөөсөн баавгаа олсон. Тийм тэгэрдэг шиг яг ингээд хийх ёстой зүйл ч юм уу хийхийг хүсэж байгаа зүйлүүдээ бүгдээрээ ингээд чагсаагаад ирэмдэд оруулаад угаасаа ингээд зарим зүйлийг хийж чадахгүй гэдгээ өөрөө өөртөө хүлэн зөвшөөрөөд ойлгоод тэгээ чухал гэж утсан юмнууд дээр анхаарал явах нь амар зөв гэж хэлжсэн. Санал нийлсэн. Тийм манай зохиолч бас тийм өөрөөс зүрхний шигдээс туссан шалтгаан ингээ хоёр ажил зэрэг хийгээд бүгдийг яг өөрөө хийх гээл цаг заваа ингээл бүх юмараа ингээл бачимдаал ингээ байдаг гэсэн. Харин ингээд ажлуудаа ингээ хуваарлаад за энэ ажил дээр надаас илүү сайн хийж чадах одоо миний ингээ менежер байна. Тэр хүнд энийг ингээ даатгахчвал энэ хүн ингээд хамаг хүчээрээ сайн хийж чадах юм байна. Гэтэ 80% нь хийсэн байсан ч гэсэн сайн энэ бол сайн гэдэг тийм зарчмаар тийм болохоор ингээд өөр хүмүүс тэр юмаа даатгахтаа ч гэсэн ингээд энэ нь илүү чухал шүү гэж тэрийг өгөөд тэгээд тэр хүмүүс бас итгээд тэгээд тэр хүмүүс нас ингээ өөртөө нэг ингээд ажлуудын биелүүлжсэн. За яг миний талаас болохоор одоо энэ нөгөө хандлага гэдэг ихний чаптер дээр за ихний бүлэг дээр болохоор манай хүний хэлсэн тэр нөгөө нэг их сургуулийнх нь биш ээ. Юуных нь ахлах сургуулийнх нь коуч нь дасгалжуулагч нь сагсан бөмбөгийнх нь багийнх нь дасгалжуулагч нь өөрийг нь ингээд нэг сайн тоглодгоо байсан ч гэсэн нөгөө багийн ахлагчаар сонгосон. Тэрийг ингээд манай хүн ингээд өөрөө гайхсан байгаа байхгүй. Надаас ингээд сайн тоглодог хүүхэд байгаа шүү дээ. Ингээд би яагаад юу ингээд багийн ахлагч болчихж байгаа вэ гэдэг ингээд багийн ахлагчаас очиж асуусан чинь манай хүний ингээд амьдралдаа ингээд баг хамгийн анхны сурж исэн тийм сургаал налсан байгаа байхгүй. Чи ингээд бус багийнхантайгаа ингээд ийдэг ингээд эерэг харьцдаг. Чи ингээд чамтай уулзаад буцахтаа багийнхан чинь нэг тийм гоё юм энерги аваад явдаг учраас би чамаа багийн ахлагч болгосон гэж хэлсэн байдаг. Тийм болохоор бас яг ихний бүлгээс надад хамгийн таалагдсан тэр байсан. Тийм. Хүн яг ингээд 100% скилтэй байлаа ч гэсэн хандлага муутай бол тэр хүн бусад үнэлэгдэхгүй. Яг нэг тийм. Тэгээ нөгөө нэг бүх зүйл ингээд хоёр хүнийг ингээд харьцуулж хахад бүх зүйл нь тэнцүү байхад ингээд сайн хандлагатай үнэ ялдаг. Тэр өөр нь тэнцүү биш байсан ч гэсэн зарим үедээ сайн хандлага нь ялдаг. Тийм дэгжсэн. Тэрийг санаж байна. Тийм сайн хандлагатай хүний хажууд хүмүүс угаасаа байхыг хүсэн тийм санаасаа. Тийм хандлага бол нэрээ за юу яг энэ 12 юмыг жагсаах нь буруу ч гэсэн би ингээд жагсаах юм бол топ 3 тийм угаасаа нэг орно. Тийм ер нь бол үнэхээр чухал. Тэгээд харж исэн чинь надад үүрэг хариуцлага дээр гарч исэн баха. Бас нэг жишээ бодогдчихээн. Нөө Харвардд тэнцсэн охины жишээг санаж байна уу? Тийм тэр охин нь яасан охин байсан бэ гэхлээр ээж аав донцсон. Тийм ээж аав нь хар тамхинд донцсон. Ингээд 10 жил жоохон байхаас нь л ер нь хар тамхины амар хамааралтай болсон. Тэгээд ангийнхан хүүхдүүд нь тийм асуудал ер нь хүн болгол нэг тиймэрхүү амьдралтай идэм болов гэж бодсон. Тэгээл ингээ хичээл сургуультай явал аав ээж нь тэгэл гэрсэн хэцүү байлгаал байжсэн чинь нэг өдөр ээж нь бүр дох туссан болж тараад тэгээ ер нь бол нөгөө манай охин хэсэгтээ сургуультай баг явхаа болж молоод ээжээ асраа. Тийм ээжээ асраад ээжсэн чинь хэсэг хугацааны дараа тэгээ ээж нь өөд болоод дуустдаг байхгүй юу. Тэгээ өөд болоод дууссан чинь тэгэл манай охин за ер нь ингээд амьдралаа зэгцлээ би аав ээжигээ амьдрч болохгүй юм байна. Ийм амьдралыг би бол туулахгүй юм байна гэж бодоод тэгээд ингээд зүгээр нэг
коллежид л орсон юм шиг байна зэ. Тэгээд ингээд энгийн үний 4 жил сурдаг юмыг манай 2 жилийн дотор ингээд шат матан дээр хичээл хийж мэгээд яаж хичээл хийсэн гинүүдигээ дуусгаад тэгээд дараа нь ингээд нэг сургуулаараа нэг зугаалга муугаалганд явж байхдаа ингээд Харвард татсан чинь тэр газар амар таалагдаад тэгээ за би яг энд яг яах юм байна. Энд яг сурах юм байна гэж шийдээд тэрэндээ бүр амар ингээд өөртөө амар үүрэг хариуцлага ногдуулаад тэгээд би чаднаа ингээд ерөөсөө тэгээд сатаахгүй яг нийгмийнхаа төлөө зүтгээд тэгээ үнэхээр ингээд тэрэндээ ингээд сураад тэгээд амжилтыг үзүүлж чадсан. Тэр нь бас ингээд амар ийм ямар ч нөхцөл байдлаас хүн өөртөө үүрэг хариуцлага хүлээх юм бол тэгээд тэрийгэ даваа туулчт юм байна гэсэн жишээ нь амар гоё санагдсан шин. Тийм. Надаас өөрний жишээ бодогдож нэг ингээд хүүхдээсэн. Тэгээд ээж нь ерөөсө дурггүй ч юм уу чи ингээд айгу муу хөхт норогийн хамгийн муу хөхт гэл ингээд хэлдэг байсан. Тэнгүүд ингээд өөртөө тэгтэл нь байхгүй болоод. Гэтэ хичээл дээрээ нэг удаа ингээд нэг юм уншлагын юм дээр айгу сайн уншсан гинэ. Тэгсэн чинь ингээд багш нь чи ямар мундаг уншаа вэ? Ингээд чи бүр ингээд уншлах чинь маш сайн сайжирсан байд ингээд ямар мундаг уншваа гэд. Тэгсэн чи яг ингээд тэр хөхтөд ингээд гинт ингээд оч бадраад ингээ өөртөө урамшаад би чи нэрэ чадах юм биш үү? Би ингээд цаашаа ингээд сурч чадах юм байна. Би чи мундаг болж чадах юм байна гэд. Яг тийм урамшаад өөрийгөө өөрчилж чадах юм байна гэдэг тийм урам зориг авсан. Тэгээд тэгтээ яг хөө ингээд би зүгээр үннээ хэлчихээ заяа. Би бол энэ номыг төгс ном гэж бодоогүй. Ингээд зүгээр ингээд хэлэхэд байна штэ. Ингээд 3 ингээд хүний үжлийн талаар ном ингээд дараалаад уншсан байгаа штэ. Тэгэхээр ингээд яаж ч утсан нөгөө өмнөх 2 номтой төстэй эсгүүд ингээд зундаа гарч байгаа штэ. Ерөндөг санагдсан уу. Тэгээд тийм болохоор ингээд авах юм байсан, хайх юм байсан гэж би бол жоохон бодсон. Тэгээд жишээ нэг юм надад ингээд жоохон ингээд яснагцахгүй. Яг нэг хэсэг дээр ингээд ах ингээд өөрийгөө хүнтэй өстэй харьцуулж болохгүй гэж тэгжсэн штэ. Тэгснээ дараа нь ингээд юм яаж масныхаа дараа тэгээд би 50 хүрээд үеийнхээ хамаг хүмүүсээс илүү болсон гэл тэгэхээр ингээд та ингээд биднэрт ингээд хүнтэй битээ харьцуул өөртөө битээ харьцуул гэчээд өөрөө ингээд би бусдаас дээр гарсан гэж хэлэхээр надад нэг жоохон гинт тавтаадаа өөрийгөө харьцуулж байна. Тэгэл яг хуу буруу зүйл биш л дээ. Угаасаа өөрөө бусдаасаа илүү гэдгийг хараад тэгээд илүү гэдгийг ойлгож магадгүй л дээ. Тэгтээ ингээд за та мундаг юм аа гэд нэг жоохон ингээд за жоох тэгэж бодогцсон. Тэгээд тийм confidence. Тийм төр өршөөр би газ хайнаагадаг. За. Жоохон. Ах зүрхний шигдээс тусаад тэгээд амьдралаа эргэж хараад гинт өөр хүмүүстэй харьцуулж үзчихээ өөрийгөө. Тийм. Тэгээд за танд тэгээ хамгийн их таалагдсан хэсэг хэлээгүй. За надаа нэгдүгээр тэр миний хэлснээр attitude ингээд хандлага гэдэг юм таалагдсан. Тэг яг хуу сүүл рүүгээ ингээд уншаад явж байхад надад таалагдсан юмнууд нь гэвэл finance нөө санхүүгийн мэдлэг надад яг их таалагдсан. Ягаад гэвэл санхүү чамд ингээд боломжуудыг олгоно. За нэгдүгээр чи юу их хэвээр вэ гэхээр чи ингээд сайн ингээд олдог хүн байх хэвээр. Угаасаа юмыг ингээд менеж ингээд зохицуулахын тулд чамд тэр юм чинь эхлээд байх хэрэгтэй шүү дээ. За тэнгүүтлээ тэрнээс гадна өөрийгөө бусдаа ингээд огт харьцуулахгүй байх хэрэгтэй. За танай хөршөө чинь ингээд залуу те чамаас 2 дахин их орлоготой ингээд амар гоё машин ундаг амар гоё ингээд тавилгануудтай байлаа ч гэсэн чи тэр ингээд өөрийгөө огт харьцуулахгүй байх хэрэгтэй. Ягаад гэвэл хүн болгоны цаг хугацаа өөр, хүн болго ингээд өөр ингэсэн ингээд чаддаг юмтай орлого нь ч өөр байгаа шүү дээ. Зүгээр л өөрийнхөө байгаа юм ингээд хангалттай гэж мэдрээд тэрийг яг төгс менеж хийгээд төгс ингээд гэр бүлдээ зарцуулаад явах юм бол хүн ингээд амжилтанд хүрнэ гэдгийг харуулсан байсан. Тийм. Надаас нэг жишээ санагдаж байна. Нэг хуучин онгоцондоо суулгадаг нисгэгч ингээд $50 нэг хүнийг ингээд суулгаж исэн юм байна. Тэгсэн чинь нэг залуу ингээд их нэртэй харьчаад бид хоёр хүнийг $50 суулгачих гээд ингээд үнийн буулгах гэдсэн юм байна. Тэгсэн чинь нисгэгч тэгвэл та хоёр суугаад надад $100 гэхдээ эхлээд өгчөөх. Та хоёр суугаад тэгээ нэг ч үг дуурахгүй байвал би буцаад $100 чи эргүүлж өгье гэсэн. Тэгээд гоё ингээд нисээд гоё уран жолоод ингээд буусан чинь буусныхаа дараа та бүр ямар ч нэг ч үг дуурсан үгүй маа ингээд $100 буцаагаад ав гэсэн чинь эхнэр унахад бараг дуурчих шахлаа гэсэн. Тэгэхээр шүү дээ ямар ч үед ингээд мөнгнөөс илүү хүн ингээ мөнгийг хүнээс илүү их чухалчлаад идэг. Тийм болохоор ерөөсөө ингээ гэр бүлчин байгаа талархаад тэгээд ингээ одоо мөнгөнд ингээ их ач холбогдлохгүй одоо тэр залуу шиг ингээ $100 төлөө ингээ ихнэрээ унсан чинь ингээ юус дуурахгүй ихнэрээ алдаж болохгүй. Гэтэ энэ бол нэргээ.
Тэгээд надад нэг амар жоохон гайхсан байсан. Би ингээд өөрөө ингээд хэлэхэд ингээд нэг амар шашин шүтлэгдэн хүн бол биш байхгүй юу? Тэгтээ надад ингээд хамгийн таалагдсан ингээд хоёр ингээд бүлгүүнүүд нь болохоор нэг нь нөгөө итгэл, нөгөөх нь үнэт зүйлийн бүлгүүн байсан байхгүй юу? Тэгээд ингээд нэг нь ингээд тодруулсан байна л да. Ингээд итгэх гэдэг нь болохоор харахгүй зүйлдээ итгэл гэдэг нь болохоор өөрөө харахгүй зүйлдээ итгэхийг хэлж байгаамаа. Тэгээд тэрнийхэн шагнал нь болохоор итгэж байгаа зүйлээ нүднийхээ урд харах гэх тиймэрхүү юм байсан байхгүй юу? Тэгээд зааж би юу ярих гэлээ. Тийм. Надад зүгээр ингээд Монголын сонгуул ингээд болох гэж байгаа штэ. Тэгээд би ер нь ингээд нэг сонгуул Монголын талаар нэг амар үзэл бодлого дүүхэн байхгүй юу? Амар буруу заяа. Тэгээд энийг ингээд уншаад надад нэг зүйл ингээд амар бодогцсон байхгүй юу? Нөгөө үнэт зүйлийн талаарх хэсэг дээр хүн ингээд яхаараа бусдаас ингээд нэг юм хүлээн зөвшөөрөл юм эсвэл бусад хүмүүс яхаараа чамаа хүндэлдэг болдог вэ гэхлээр өөрийнхөө үнэт зүйл гэж хэлж байгаа зүйлдээ үнэхээр итгээд тэгээ тэрийгэ дагдаг хүмүүс хүндэлдэг гэж хэлж байгаа байхгүй. Одоо би чинь тэрэнд итгэдэг. Би бол яг ийм хүн гэчээд тэрнээсээ шал хүндий зүйл хийгээд ах юм бол тэр үед хүн ингээд бусад хүмүүсээс credibility буюу ингээд үнэлэмж нь алддаг гэд. Тэгээд ингээд зүгээр ингээд тийм тэр хүний жишээ нь болохоор юу байсан бэ гэхэлэр нэг том компани байсан гинэ. Тэгээд тэр компанийн нэг ажилчин нь компаниасаа ингээд мөнгө авцсан гинэ. Тэгээд тэр нэг хэдэн мянган доллар байсан ч гинөө. Тэгээд шүүгч мөгдөөл. Тэгэл тэр компани тэр тухайн үеийн гүйцэтгэх захирал нь болохоор өөста ийм амар зарчим байхгүй, ийм амар ста хүн ста муу байна. Ста ийм компанид ийм хүн ажиллаж исэн гэдэгт итгэж чадахгүй байна гэж тэгжсэн аа. Дараа нь хэдэн жилийн дараа гэсэн чинь өөрөө бүр 600 сая ам долларыг хамт ажиллаж исэн хоёр хүнтэйгээ ингээд заллангаар яасан хэрэгт өөрөө орчиж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд тэр хүн өөрөө ингээд би ийм зүйлд итгэдэг, ингэдэг, тэгдэг гэж өнгөтэй. Дараа нь үний эрэхтэй өөрийнх нь итгэдэг зүйл нь тийм биш. Тэгэл бас л тэр хүнтэй ялгаагүй ингээ мөнгө итгэж оролцсон гэдэг нь ингээд амар сонь санагдаад угаасаа ингээ хүний үнэлэмжийг буруулсан байхгүй юу? Эхний нөгөө нэг мөнгө залдаг хүнийх чинь бүр ингээд олон жилийн хугацаанд ингээд 780 мянган доллар ингээд алдсан алдсан гинэ авцсан тэнгүүтлээ тэрэнд чинь 7 жилийн ял өгсөн байдаг лөө 9 жилийн ял өгсөн байдаг гэсэн чинь тэрэн дээр нөгөө нэг ярьж байгаа байхгүй юу? Тийм. Тэгснэ яг тэр жилийн дараа гэсэн байсан тийм. Яг хэсэг хугацааг ямар ч хэсэн бүр 600 сая долларыг бүр итгэж оролцсон гэж. Адилхан компаниас. Тийм. Тэгээд надад нөгөө жоохон хэний юм бодогдоод хэн блэ нөгөө рэпер чинь Монгол. Нөгөө цагаан богдоо. Тийм. Би ингээд ер нь ингээд монгол хүмүүс энийг юм сонсдог байхгүй. Гэтэ ингээд тэр ахын яриа ингээд бүр чихэн дээр ирцэн заяо. Ингээд өөрөө болохоор ингээд дуу муун дээр болохоор манан сүнсээ зараагүй мараагүй би ста бараг яасан ийсэн гिचэнгүүтэй. Тэгээд яг ингээд залуучуудын дунд ингээд тэгж яаж байгаа ийм ингээд сайн хоолойтой ийм гоё залуу байна, мундаг байна, залуучуудын төлөөлөл болж ин гэд явж исэн чинь нөгөө нь дараа нь болохоор яг тэрнийхээ эсрэг ингээд гэж яриа зав. Тэнгүүт нь тэрийг болохоор үнэхээр өөрийнхөө итгэл үнэмшил болцсон юм шиг. Үнэхээр ингээд үнэт зүйл үнэхээр нөгөө ман гэсэн нам нь өөрийг ингээд аварцсан бараг ста 30 жил Монгол яасан ч гинөө. Тэгж ярьж байгаа нь ингээд угаасаа хүмүүсийн тэр хүнийг харах үнэлэмжийг бууруулж байгаа байхгүй юу. Тэгээ хүмүүс чамайг харах үнэлэмж нь буурах үед тийм. Тэр нь буурах үед угаасаа ингээд буцаж авахд амар хэцүү. Яг нөгөө сайн нэрийг нэрийг хүсвч олохгүй муу нэрийг хосовч арилахгүй. Тийм. Тэгээд надад ингээд зүгээр ингээл анханасаа тэгэл би мөнгөнд идэгчих юм бол идэгч чинь гээл ингээ хилцсэн бол хүмүүс зоо гэж бодно штэ. Тэгэхгүй тэгэл анханасаа ингээл би ста бараг гизээч сүнсээ зарахгүй бараг тэр наманд нэрээ зардаг ингээд юугаа зардаг хүмүүсийг үзээ ядчих яасан хийсэн гэл баахан ярьж ирсэн дараа нь ингээд тэр намныхаа нүүр царай нь олцсон явж ийн ихээр бүр ингээ амар шившигтэй хэрэг юм шиг санагдсан. Гэтэ би айгүй нэг юм сэжиглээрээ жоохон хазаач. Тэг. Нэг юм сэжиглээд одоо ингээд хүмүүс бүр илт ингээд оюун эрднийг дэмжиж байгаа шүү дээ. Би энийг яг ингэж бодоод байгаа байхгүй. Яг миний л хувийн бодол шүү дээ. Яг зөв байж магадгүй буруу ч гэж магадгүй. Оюун эрдний эсрэг нөгөө нэг намынхан оюун эрдний талаар хар PR хийхдээ тэгж ингээд тэгж хийгээд байгаа юм болов уу гэж бодоод байгаа. Одоо хүмүүс ингээд оюун эрдний ингээд амар олон артистээр ингээд мөнгө ингээд зараал амар их мөнгөтэй тэр мөнгөө ингээд өөрийнхөө сонгуулийн сурчлаганд ашиглаад байна гэж яриад байгаа шүү дээ. Тэнгүүтлээ оюун эрднийг сонгох ингээд намын дэмжих хүмүүс улам багасж байна гэдэг чинь ер нь бол яг ингээд эсрэг талдаа ингээд ашигтай юм болоод байгаа. Тэнгүүт ингээд хүмүүс массыг ойлгоод яг ингээд арчилсан намынхан ч юм уу эсвэл за хүн намынхан ч юм уу те ардын намыг ингээд харлуулахын тулд тийм хийж иж магадгүй гэж ойлгосон. За эсвэл бүр эсрэгээр зүгээр үнэхээр сексаан оюун эрдэнд дуртай ч гэж магадгүй.
Who knows? No, he likes money. Тий. Мөнгө ярина гэж. Оо маргааш сонгуулах юм биш үү? Тэгвэл дараа нь л үзэх юм. Одоо Гэтэ ингээд маргааш сонгуулийн үгүй. тий би ингээд яг хөө сонгуул өгсөний дараа үзсэн л дээ. Гэтэ нэг юм гिच юу вэ гэсэн нэг тийм YouTube channel бидийг та нар мэдсэн үү? Мэдгүй. Тэрнээр ингээд сонгуулийн талаарх ингээд Монгол ингээд ийм зарчимд ийм юмыг дааж чаад одоо иймийг дааж чинь яасан хийсэн хүмүүсийн судалгааг энэ дээр тэрэн дээр хийж болно гэсэн мэдээллийг хараад надад бүр амар гой санагдчих шин. Тэгээд ер нь ингээд нэг тийм ингээд дуртай дуучныхаа үгийг биш нэг тийм ямар ч тийм үзэл бодлын байсгүй хүмүүсийн яриаг сонсоод тэгээд тэр өөртөөхөө дүнэлтээ хийгэрээ гэж би зүгээр ингээд хүсэж байна. Тийм. Тэгээ надаас нэг юм сонь санагдсан юм. Сүүлчийн сонь санагдсан юм. Яг ингээд залуучууд угаасаа ингээд худалдагдахгүй нь ингээд амар ойлгомжтой санагдаад хахад нэг юм залуучуудыг ингээд авах гээд байгаа надад ингээд нэг жоохон ингээд тэрний оронтой ингээд арай нэг жоохон ингээд худалдагдаж магадгүй гэсэн хүмүүстэй ярих юм бол илүү зүгээр ах юм болоо гэж би зур бодсон заяа. Үгүй яасан бэ гэхээр би ингээд зур өрөөнийхөө охинтойгоо ярьжсэн байхгүй юу. Тэгээд ингээд за ингээд жишээ нь ямар нэгэн нам ингээд бит хоёр дээр хурж ирээд мөнгө санал болгох юм бол тийм танаа намд нөгөө ингээд мөнгөний тавчи тэ өгчий гэж хэлжэнгүүтээ очоод хаашаал ингээд дуртай юм а зурх нь үнэн бохгүй юу. Тэгэхээр ингээд тэс мэдгүй. Амар туслагдуулах юм яриад байгаа юм санагдал энэ гэхдээ яг зүгээр. Үгүй хүмүүс яг тгий гэж боддог байхаа. Гэтэ яг айрт сандраад оронгуутай зүг юм бөглөө. Мэдгүй би бол ингээд ерөөсөө ингээд нэг хүн ингээд миний дүү чамд ингээд 200 сая төгрөг өгчээ чи ингээд тэр намыг бөглөөд өгөх юм бол би за 100 сая ч юм уу 100 сая-ыг авчаал за агаа гэж хэлж байгаа л тэгэл яг өөрийнхөө дуртай юм а бөглөнө. Тийм залуучууд бол ийм муухай ахгүй юу. Тэгээ ер нь ингээд яг уу скул би л муухай юм бол. За хэдүүлээ ном руу орох уу? За тэгээд за. Тэгэхээр ер нь бол итгэл үнэмшил дээ ингээд бат зогссон хүн л эцэд хүндлийг авдсан байна гэсэн тийм дүгнэлтэнд би бол хүрсэн. Тийм. Надаас яг тийм нүгэлтэй. На бас юмыг золиослох хэрэгтэй гэдгийг ойлгосон. Энийг золиослоод ингээ гэд одоо манай зохиолч маань бас ингээд одоо гэр бүлтэй болохоо одоо ингээд дүнгэж юу болж байгаа юм чинь сүмийн ингээд захирагч одоо болж байгаа юм чинь гэр бүлээ дараа нь ингээд зохиоё гэрэлтээ дараахан ингээ хий гэд за тэгээ гэрэлтээ хичээ за одоо ингээ амьдралаа илүү төхнүүлээ гэд за үеийн хүмүүс хүүхдтэй олж ин гэтээ ах вэ гэтэл хоёлаа жоохон байж байгаад ингээд намайг ингээд илүү доктортой болсны дараа ингээ хоёлыг хүүхдтэй олцгоё гэд ингээд тэрийг золилж чадсанараа ингээд илүү их яг ингээ зөв цагт нь зөв маа хийсэн юм шиг санагдсан. Тэгээд гэхдээ бас гэр бүлийн талаар өөрөө ярьдаг шүү дээ тийм. Ер нь бол ингээд за эхний хэдэн жил ингээд хайр дурлал ингээд гэр бүл чинь тэн дээр тогтчихно. Цаашлаад ирэхлээр энэ бол яг төгс ингээд commitment яг ингээд тууштай байдал болчтой юм аа. Ингээд хайраас сухт хамаарахгүй болчихно. Зүгээр л та хоёр энд нэг галт хэрэгэндээ цуг суусан бол дуусах хэрэгтэй гэдэг юм ярьж байсан. Тэгээд тим ч болохоор ингээд манай хүн их нэртэй Маргарет Максвеллтэйгээ ингээд айгүй он удаан жил айгүй гоё амьдэрсэн баг гэж боддог. Хоёулаа ингээд үүрэг оройлоо ойлгоцсон. Тийм. Тэгээ үр хүүхдүүдийнхаа төлөө амьдэрдэг. Яг тийм. Тэрнээс биш нөгөө нэг яг ингээд хүмүүс чинь тэгдэг штеп. За би ер нь энэ хүнд ингээд миний хайр ер нь жоохон байхгүй болоод байна тийм. Ер нь за салах хэрэгтэй юм байна. Өөрөө ингээд ном дээр хэлсэн байсан. Чи энэ хүнд ингээд хайр чинь багасаад байна гэж бодож ивэл та хоёр угаасаа л салах ирээдүйтэй. Ингээд хайр чинь багасаад байж байгаа ч мэддэг чинь чи ингээд хайргүй болоод байна. Бид хоёр ер нь дуусах юм байна да гэж үнэхээр л бодож лээвэл та хоёр салах л ирээдүйтэй гэж ярьсан байсан. Тэгээд яг тэрийг бол би бол нэг амар 100% заавал тийм байд юм байна да гэж бол ойлгоогүй. Гэхдээ ер нь жоохон ингээд авах санаа бол байсан. Тийм. Тэгээд өөрөөс энэ хүний ингээд энэ нь болохоор надад жоохон шашин шүтлэгтэй холбоотой гэж бодсон ч гэсэн би өөр дээрээ ер нь амар тусахаар шийдсэн заяа. Өгөөмөр сэтгэл яг ингээд харагдаж байна. Апента. Өгөөмөр яг миний дуртай төрлийг авчирсан байна. Тийм би гинегийн дуртай төрлүүдийг мэднэ. Баярлаа. Апента гинегийн гүзэлсэн тэнд дуртай. Гүзэлсэн тийм үү? Би болохоор энэ orange дээр дуртай orange дээр. Би granite өний амар апента гинэ. Penta plus. За юу ярьчлаа. Тийм өгөөмөр сэтгэл гээд надад ямар ч гэсэн нөгөө энэ хүн ингэжсэн байхгүй юу. Эхлээд ингээд өгөөмөр сэтгэл гэдэг нь ихэнх хүмүүс ингээд дандаа ер нь ихэнхдээ мөнгө боддөө штэ.
Тэгээд мөнгө өгөх гэдэг чинь угаасаа амар үндэ бас л хэрэгтэй. Гэхдээ ингээд хамгийн үнцэнтэй зүйл нь ингээд цагаа өгөх, магаа өгөх байдаг гэд. Одоо чинь би ингээд амьдрал дээр угаасаа амар хардаг байхгүй юу? Ингээд манай одоо жишээ нь менежер ихч ингээд надад өөрийнхөө цагаа өгөөд тэгээд өөрийнхөө ингээд бүр ингээд хэдэн жил ингээд сурсан тэр мэдлэгээ ингээд надад ингээд өгж байгаа гэдэг надад ингээд амар талархал би амар талархдаг байхгүй юу? Ягаад гэвэл тэр чинь ингээд хэдэн жил тэрийг ингээд сураа байцсан хүн тэрийг ингээд өгж ийн гэхээр ингээд амар тийм хэрэгцээ менежер. Тийм брендийг бүтээж. Тийм. Тэгээд нөгөө яаж санагдсан бэ гэхээр би ингээд зүгээр нэг юм сонсч ирсэн байхгүй юу. Нэг юмд амар мундаг хүн байсан гинэ. Үнэхээр мэрэгжлийн болоод хүн болгон тэр үнийг бараг ингээд энэ хүн бол өстой энэ чиглэл дээр бараг бурхан шиг мундаг гэдэг ч гэсэн тэр хүн өөрөө ямар ч юм шав аваагүй гинэ. Тэгээ шав аваагүй болохоор тэр хүний тэр ингээд өөртөө хадгалж исэн тэр их мэдлэг нь ингээд ямар ч газараа ингээд уурсаагүй. Тэгэхээр тийм болохоор надад ингээд заахаа өгөөмөр сэтгэл гэдэг нь ингээд мөнгөн дээр зөндөө гардаг ч гэсэн бас тэр мэдлэгээ ингээд зөндөө их мэдлэгтэй бол тэр мэдлэгээ ингээд өөрийнхөө тэр шинэ ингээд generation шинэ үедээ ингээд өгөөд ингээд суралцаад тэгээ ер нь ингээд илүү дээр хорвоог бүтээхэд амар чухал юм шиг санагдсан. Тэгээд би бас юу бодсон бэ гэхэлэр дахиад жоохон ус төрлөө орчих. Ингээ яг нэг амар ус төр биш л тээ. Гэтэ зүгээр ингээд ингэсэн бохгүй юу. Би ингээд зүгээр ингээд нөгөө дэвчсэн хүмүүсийнх нь ингээд нэрийг ингээд хүмүүсийг харж байгаа штэ. Тэгэл ингээд зарим хүмүүс ингээд мөнгөнд харж байгаа штэ. Тэгснэ би ингээд ер нь ингээд Монголын хамгийн баян хүмүүс хэр баян маян бэ ингээд харсаахгүй. Тэгсэн чинь ингээд бүр амар баян байсан заяа. Би тэгэл ингээд энэ хүн ийм их мөнгөөр бол ингээд угаасаа ингээд хүн хөлтлээ үрч чадахгүй штэ. Тэгэхэд бол энэ зүйлээрээ ингээд те ингээд тэрийгээ ингээд өгөөмөр сэтгэл гаргаад ингээд за мөнгөө шууд өгдгүү маа гэхэд одоо ингээд Bill Gates шиг ч юм уу хандвийн тийм юу гаргаж маргаад тэгээд нэг тийм тарааж нэг тийм өгөөмөр сэтгэлээ ингээд цэцэглүүлээд явах юм бол манай хорвоо ямар сайхан болох вэ гэж би бодсон. Тэгэл ер нь өөрчлөлтийг хүнээс биш өөрөөсөө эхэлэх гээд би одоо ер нь ингээд өдөр болгон илүү өгөөмөр хүн болохоор юу хичээсэн. Тэгэхгүй бол ингээ хүмүүс чинь дандаа ингээд тэр хүмүүс яагаад тэгдгүй, баян хүмүүс яагаад тэгдгүй ингээл тэгдэж штэ. Тэгээ өөрчлөлтийг өөрөөсөө эхлэх нь чухал юм байна. Тэгээд өөрөө ирээдүйд ямар нийгэмд байхыг хүсэж байгаа тэр нийгмээ өөрөөсөө жоохон чултгаа ингээ бүтээгээ явсан зүгээр юм шиг байна гэсэн дүнлэлтэнд бол энэ өгөөмөр сэтгэл гэсэн хэсэг бол надад амар төрүүлсэн. Тэгээд ер нь ингээд жоохноор мөнгөөрөө ч үт юм уу, цаг хугацаагаар ч үт юм уу, сайхан сэтгэлээрээ ч үт юм уу, бусдаа сайхан туслаад дэмжиж бүгдээрээ ингээ сайхан дээшээ гарвал манай хорвоо ямар сайхан болох вэ гэж би бол бодсон. Тийм. Яг нь миний бодлоор одоо ингээд за хүнд ингээд цаг одоо ингээд хүнд цагаа зарцуулж байгаа гэдэг дээр би нэг юм ярих гэж байна л да. Хүнд ингээд за мөнгө өгчдөг те. Дөнгөт яг энэ дээр generosity гэдэг ингээ өгөөмөр сэтгэл дээр манай хүн ингэж ярьсан байгаа байхгүй. Чи хүнд ингээд мөнгө өгчхөө. Дөнгөт тэр хүний ингээд мөн чанар нь гарч ирнэ гэж байгаа. Дөнгөт яг ингээд хичнээн мөнгөөр тусалчлаа гэсэн тэр мөнгө чинь дуусна те. Харин цаг хугацаагаар ингээд зориулж тусалж байна гэхлээр одоо хүнд зааж сургадаг ч юм уу те. Дөнгөт ирээдүйд нь айгүй хөрөнгө оруулж байгаа байхгүй. Тэр хүний. Тийм мөнгө бол ерөөсөө яг нэг мөнгөөр зүгээр тэр мөнгөний судалгаа их хүнийг л худалдаж авч болно гэдэг намандас эцээсэн шүү дээ. Харин тийм тэгэхээр яг хүнд яг өгөөмөр зан зүгээр өөрөөс л эхэлж байгаа байхгүй. Тийм. Тэгээ бас ингээд өгөөмөр сэтгэл дээр бас нөгөө хүүхэдтэй одоо жишээ нь ингээд баян эцэг эхчүүд ингээд цагаа өгөхгүй зүгээр ингээд мөнгө байна энэ мөнгөөр яачих гэхээр ингээд хүүхэд нь ингээд эцэгийнхаа хайр цаг халамжийг ингээд авч чадаагүй болохоор тэр хүн нийгэмд гарчаад ямар хүн болох вэ те тэр ингээд юм ер нь цаг гэдэг чинь хамгийн үнцэнтэй зүйл юм шиг санагдав. Тийм яг нөгөө гэр бүл бүлэгт нэг хоёр гэр бүлийг харилцуулсан байсан шүү дээ. Нэг гэр бүл нь айгүй тийм нэртэй юм муу нэртэй. Тэгээд яг гэр бүлийн удмыг харсан чи айгүй олон хулгайчид тэгээд тийм гинт хэрэгтнүүд, хар тамхичид, биеийн үнэлэгчид гэдэг айгүй тийм бүр ингээ удам ухсаагаараа ийм олон хүмүүс ингээ байсан. Тэр нь бүр ингээ удмаараа ингээ татвагдсан. Тэгээд нөгөө гэр бүл нь ингээ дандаа юмч улс төрийн хүмүүс, бизнес эрхлэгчид гэдэг ингээ дандаа юм эдийн засагт ингээ хөрөнгө оруулагчид байсан. Тэгээ яг яах вэ гэхээр гэр бүл яг айгүй амар чухал нөгөө багасаа хүн болтлоо яг тэр гэр бүлийнхэнтэй хамаг цагаа зарцуулаад тэгээ байж байгаа болохоор яг тэр хүний хүмүүжил яг гэр бүлээс шалтгаалтай. Тийм болохоор гэр бүлтэйгээ бас хамт цагийг өнгөрүүлэх яг нэг тусгай нэг зүйлтэй болох хэрэгтэй юм шиг байна. Аялах ч юм уу, эсвэл өөрийнхөө дуртай хоббинд одоо загасчлах дуртай бол хамт загсанд явдаг ч юм уу, эсвэл одоо ингээд
зураг зурдаг ч юм уу нэг тийм ингээ хамт ямар нэгэн юм хийснээрээ яг тэр гэр бүлийн ингээд харилцаа улам баталгаажаа тэгээд ирээдүйн амжилт нь бас ингээд нөлөөлөх юм бэл. Тийм тэгээ бас нөгөө манай ах нэг ингээд ярьсан байсан шүү дээ. Өмнө нь болохоор нөгөө ажлынхантайгаа өдөр тохиолдсон ингээд юмнуудаа ярьсан. Тэгээ ярьцгаар чи нөгөө их нэртэй ярих урам ингээд багассан. Тэгээ тэрнээс биш ингээд харилцаа холбоо жоохон тийм дэгэн догон үссэн гэжээс ахгүй юу. Тэгээд тэгснээ дараа нь тэрийгээ яасан бэ гэхлээр за надад амар сонирхолтой юм болчлоо. Энийгээ гэртээ очиж хайртай яриа да гэ тэрийгээ ингээд хадгалаад тэгээ их нэртэйгээ ингээд сайхан тийм яриамаараа өрнүүлээд тэгээд тэгэхээр ингээд тийм юм шиг ингээд бас тэр нас амар гой санагдсан шүү дээ. Бас нөгөө маргалдааны дүрм бас байд юм л шүү дээ. Нөгөө гэр бүлэд чинь. Би гэр бүл одоо нөгөө яг гэр бүлээ зохиогоог болох мэдгүй нь гэтээ яг ингээд за одоо тэдэн цагт одоо хоёлаа яг маргалтна гэд тэр өдрөө очиад одоо ингээд яг хүн уурсан сэтгэл хөдлөлтэй ах үедээ биендээ амар гомдмаар үг хэлээл түмаа хэлээл чи ингэсэн тэгсэн гээл тэгэл амар гомдмаар үг хэлдэг тийм болохоор ерөөсө маргалдааны цаг гаргаад тийм зүгээр маргалтах хэрэгтэй юм шиг үлээ ингээд чи ингэсэн одоо надад нэг тийг санагцсан одоо чи тийм болохоор юм байна тэгээ тийм гэр бүлүүд айгу удаан харилцаагаа сатгалсан бил. Тэгтээ миний бодлоор л ер нь жоохон утлааха. Угаасаа чинь нэг нэгэндээ уурлана гэдэг чинь нэг ууралцсан хүнтэй нүү хүн сайхан сэтгэл гаргаж чаддаггүй шүү дээ ерөнхийн харилцаанд. Одоо жишээлбэл хоёр хүн ингээ муудлаа гэхэд ингээ нэг нь нэгэндээ ингээ жоохон буруу хэлжлээ гэхэд нөгөө хүн нь ингээ айгүй ингээ сэтгэл нь өмрөөд ч юм уу өмрөөд гэхээр одоо зөв юм болов уу сэтгэл нь жоохон өвдөөд тэгээ нөгөө хүндээ ингээ одоо гаргадаг байсан сэтгэлээ буцааж гаргаж чадахгүй тэр хүртэл одоо ингээ ярилцах цагаа хүлээн гэд хүлээх юм бол тэр цаг хүртэл ингээ тэр хоёрын харилцаа 7 хоног болох шүү дээ. Ингээ хүйтэн болчихно л гэсэн үг байхгүй. Тэгээ миний бодлоор л та. Яг тэгээд ингээд 7 хоногт нэг ингээд ярилцах цагтаа яг ярилцах цаг нь болоогүй барыг эхний өдөр дээр нь ингээд муудчлаа гэж бодоход чинь тэр 7 хоног ингээд тэр чигээр байхгүй болчих чинь л. Яг хэрэлдээд ингээд уулан зүгээр болчмаар үүдэг даанч тэгсэн чинь ингээд хэрэлдэх цаг нь болоогүй шүү дээ. Миний ойлгосноор ингэж утсан байхгүй. Одоо гэр бүлд одоо нөхөр нь одоо ингээд амьсаа хаасаагүй тавиад тэгээд одоо гэрийнхэндээ цаг зарцуулахгүй эсвэл хүүхдээ одоо дугуулan сексэнд нь тогтмол дагуулж авахгүй ингээл янз бүрийн юмудаа ингээд яг ихнэрт нь яг сэтгэл ханамжинд нь хүрхүүц хийж чадахгүй байвал одоо жишээ нь 7 оны одоо 5 дахь орой алгаа ингээд гэр бүлээрээ ярилцаа ч юм уу өнөөдөр чи нэр ингэсэн шүү яг тэрэн дээр чинь би надад их санагдсан шүү чи яг ингээд амьсаа яг шургуулгантаа хийгээрээ хүүхдүүдээ яг цагт нь сургуульд нь хүргэж өгөөрэй гэд ингээд жижигэн ингээд яг сайхан өөрхөн зүгээр ингээд маргалт одоо ингээд маргалтаад юм ойлголцчих юм бол дараа нь ингээд бараг маргалтаа нь гарч ирэхгүй юм шүү гэж бодсон. Тийм. Гэтэ өөр маргалтаанаас яг хамаарах. Жохон нэг амар жохон хазаахад би ингээд зүгээр ингэж утсан зэ. Угаасаа маргалтаа үүсгэх нь ойлгомжтой шүү дээ. Гэтэ ингээд миний бодлоор хүн ингээд бодлоо тэгцлээд чиний асуудал юм байна, тийм байна гэдгийг хэлэх юм бол амар тийм хоёр хүний хооронд гоё яриа болно шүү дээ. Гэтэ яг ингээ амар ууралдсан үедээ хоёр талтаа ярих юм бол ингээд ямар ч ойлголцоонд хүрч чадахгүй юм шиг санагддаг байхгүй. Тэгэхээр ингээд үнэхээр үл ойлголцол гараад энэ үнтэй ярилцах хэрэгтэй юм байна гэж бодож байгаа бол уур нь гарцсан байх үедээ ч юм уу те. Тэр нь ингээд уур нь гайгүй болцсон үедээ за ингээд чи ярилцахад билнэ үү? Би ярилцахад билээ ингээд би бинтэйгээ ярилцах юм бол ингээд амар зөв юу болох юм санагддаг байхгүй юу? Би ингээд бас гэр бүлээ зохиог байгаа ч гэсэн ингээд хүмүүнтэй амьдарч үзэж байгаа шүү дээ. Тэгээ угаасаа өдөр болгон гоё байна гэж байхгүй. Тэгээд би биндээ ингээд тагуу санагдсан юм байх юм бол ингээд хоёр талтаа ингээд зүр чимээгүй болцдог. Тэгээ чимээгүй болчоод ингээд чиний тэр хийс үйлдэлт нь тэгээд санагдсан шүү гэд ярихад ингээд нөгөө нугасаа эргцүүлээ ботцсон буруу зүйл хийцэн гэдгээ мэдсэн байдаг болохоор арай ингээд ийм хоёр хүний оронд хүн шиг яриа үүсдэг юм шиг. Тэгэхгүй бол яг ингээд амар гомцсон амар хэцүү үедээ шууд ингээд чистэ хангсан чинь тэглээ гэх ярих юм бол угаасаа ингээд нөгөө нүн чинь ярьж байгаа юм чинь сайн ойлгохгүй чи ч өөрийгөө сайн илэрхийлж чадахгүй тэгээд зүгээр гомдоол гомдоол тэгэл хаалга савал юу болдог чинь ямар тиймэрхүү юм болоод дуусах юм болов уу гэж би бол боддгоо. Хэрвээ маргаан 8 ширүүн байвал яг зойлоо 3 цагийн дараа ярилцлаа чи. Тийм яг тийх хэвээр юм шиг санагддээ ш надад. Тэгээд зөө 50 болчихсон үед нь. Тийм. За миний бодлоор энэ номыг нөгөө нэг уншмаар санагдаж одоо үзэгчдмаас маань уншмаар санагдаж байвал ямар ингээд хүн бол
гэж чам тохирох вэ? Миний бодлоор шүү дээ. За. Чи үнэхээр бүр амар зөв хүн болохыг хичээж байгаа бол энэ номыг уншаарай. Тэгээ нөгөө нэг манай зохиогч маань болохоор ер нь гэр бүл нь аав ээж нь ч гэсэн хүүхд таахт нь ингээд айгүй их газарлууд агуулж аваад энэ ийш тийш явж ингээд лекц уншуулдаг, лекцэд ингээд авч суулгадаг. Ингээд өдөр болгон 30 минутыг гаргаж ингээд ном уншуулдаг тий. Аав ээж нь ерөнхийдөө багаас нь ингээд зөв өсгсөн. Тэгээд манай хүн ч гэсэн ингээд том болоод сургуулаад өгсөж шууд ингээд сүмийн пастор болсон тий. Тэгээ насаараа тэр юм аяга тийм номлогч болсон. Тэгээ ер нь бол ингээд уншаад явж байхад бол одоо жишээлбэл би чинь болохоор өөрөө бас жоохон ертөнцтэй юм шүү дээ. Тэнгүүт наадтай ингээд жоохон авцалдахгүй юм шиг санагдсан. Ягаад тэгэхээр энэ хүний амьдрал өөр, миний бас амьдрал өөр. Тэнгүүтлээ би энэ хүний ингээд бүх principles-ийг ингээд өөртөө ингээд наач ихлээр бас шууд наалтахгүй. Тийм шүү дээ. Тийм. Гэхдээ яг нөгөө өөрөө номныхаа төгсгөлд хэлжлээ л те. Энэ 12 зарчмыг ингээд шууд ингээд амьдралдаа оруулах гэж ингээд хичээж хэрэггүй. Нэг нэгээр нь. За хоёрыг ингээд аваад 60 хоногийн хугацаанд ингээд өдрө болгон ингээд хийгээд үз. Тэгэнгүүт ингээд болж ивэл тэр дараагийнхаа амруугаар хэрвээ болохгүй бол дахиад 60 хоног яг тэр хоёр юмаа хийгээд үз. Тэгээ бүр болохгүй бол хайчхаа. Тэнгүүтлээ ер нь ингээд аяндаа энэ ингээд чамд ингээд second nature болоод ирнэ. Яг ингээд дасаад ороод ирнэ гэж ярьж байсан тийм. Тийм. Тэгээд ер нь бол тэгэл амьдрал чинь бас урт мөртлөө богинох штэ. Тэгэхээр ингээд хамгийн юмыг заавал бүгдээрээ хийхгүй, жоохон-жоохноор хийгээд тэгээ явах юм бол нэг өдөр тэгээд чамд тэр таалагдсан тэр үр дүндээ хүрэх гэж боддоо штэ. Тийм. Би бас тэгж боддог. Хүний бодол ер нь их хамгийн чухал шүү. Өдөр болгон сайхан юм бодоол, сайхан эрэг хандлагатай байх юм бол тэгээл амьдрал хүртэл ингээд сайхан хандлага. Энэ номноос хамгийн таалагдсан тэр бодлын хэсэг. Бодол. Өдөр болгон ингээд боддог цагтай бол өдөр болгон боддог газартай бол яг тэр газараа очиод за 5 минут ч үгүй 10 минут ч үгүй ер нь бол 10-аас 30 минутын хооронд ингээд цаг гарах боломжтой байгаа шүү дээ. Тэр үедээ яг ганцаараа суугаад за хэрвээ чи кафед суух дуртай бол кафедээ суугаад бодож болно. Эсвэл гадаа голын ирэг дээр суух дуртай бол тэндээ очиж сууж болно. Гэртээ буудан дээр суух дуртай бол тэндээ бодож болно тийм бодох газартай болоод бодох цаг гаргаад өдөр болгон бодох юм бол хүний ингээд бодох юм ингээд улам ихсэл идэг. Тий. Яг өмнөхөөрөө бодоол яг өмнөх амьдралаараа амьдраад ах юм бол ерөөсөө юу ч өөрчлөгдөхгүй харин бодлоо өөрчлөх юм бол тий. Бодох хугацаа гаргаж гараа манайхаа амьдралд их хэрэгтэй. Тий. Тэгээд сүүлчийнх нь яг ингээд 12 зарчмынх нь тий 12 зарчмынхан сүүлчийн зарчим нь болохоор өсөлт гэд байсан. Тэрнээс надад ингээд амар туссан хэсэг байсан. Жохон стресс төлсөн ч гэсэн туссан хэсэг байсан. Яг ингээд хүн болохоро ингээд хизээ ингээд зүгээр юу ингээд хүн байнгын л яг ингээд сураад явж байхад амар зөв юм санагдсан. Тэгээ тэр нь сураад гэдэг нь одоо өдөрт хэдэн ном уншаад хэдэн юм хийгэрээ биш. Зүгээр одоо өчигдрөөсөө өмнө номон дээр гардаг шиг өчигдрөөсөө одоо нэг хувь дээр байх ч юм уу те. Ер нь ингээд байнгын тий. Тэгээ байнгын ингээ юм сураад тэгээ сурах гэдэг нь бас хийцгүй юм биш ингээд амьдралдаа хэрэгжүүлэх юм ч байт юм уу тэгээ юмнууд сураад тэгээ тэр нь заавал ингээд номлол ном биш одоо зүгээр гитар тоглож сурах байдаг ч юм уу зураг сурах байдаг ч юм уу ингээд чамаа ингээд дээш ингээд шулуун замаар биш ингээд жоохон чултгаа ингээд өсөлтөөр явуулах тиймэрхүү юм хийжээж хүний амьдрал илүү утга учиртай болд юм санагдчих шүү дээ. Одоо жишээ нь хүн чинь ингээд 8-аас 9-өөс 5-ын хооронд ажиллаад тэгэл ажилсныхаа дараа тэгэл зүгээр хөвтэйл унтаал тэгэл дахиад тэр амьдралаараа ингээд 40 жил амьдрах юм бол яг үндэ надад болж байгаа утга учиргүй санагдаж байгаа байхгүй юу зүгээр тэгээ амьдрсан байх юм бол тэрнийхээ ингээд юунд нь ингээд ядаж хагасаа өдрөнч байд юм уу өөрийгөө ингээд гой хөгжүүлэх ч гэдэм үү тэр нь эрдэм номоор хөгжүүлэх вэ нүү дасгал хөдөлгөөнөөр хөгжүүлэх вэ нүү тэгээд өмнөхөөсөө дээр хүн болоод явах нь амар хэрэгцээтэй зүйл хүн гэдгийг маань ингээд юг гаргаж идэг тиймэрхүү зүйл юм болов. Хэзээ ч хөхгүй юм шиг суралцах. Yes. Энэ хэсэг дээр байлоо өөр хэсэг дээр байлоо нэг өөрийнхөө чадамжийг олно find your pace, find your capacity гэвчтэй. Тэр болохоор бас айгүй таалагдсан. Яг тэгэхээр хүн ингээд өөрийнхөө чадамжаас хамаагүй бага юм хийгээд байвал тэрнээсээ уйдна. Тийм. Эсвэл ингээд өөрөөсөө ингээд хамаагүй их юм хийгээд тахвал нөгөө хүн ингээд шатаж дуусна. Тийм шатаж burn out гэдэг шүү дээ тийм манай өмнөх ном дээр бас яг гарч ирсэн. Одоо жишээ нь манай нэг найз мэз бас байдаг байхгүй юу? Одоо ингээл 10 жилдээ амар хичээлээ хийж хагаад тэгээ хийж байгаа л ингээл аав ээж ингээл хичээлээ хий гэлээдэг. Тэгэл нөгөө хүүхэд нь тэгэл өгөнд нь ороод хийгээл. Тэснэ тэгэл их сургуульд орсноо ингээд ерөөсөө юу ч хийхэ болцсон гээд. Яа тэгвэл ингээд амар ингээд
яатсан, шатцсан. Мгм. Тэгээд ингээд бүр хичээл хийж чаад ингээд дахиж ингээд тархин ингээд за би бол ингээд үнэхээр хүлээж авахгүй юм байна гэд. Тийм болцсон. Тэгэхээр ингээд тийм өсгөн чухал ч гэсэн өөрийнхөө хурдаа олоод өөртөө яг зөв гэсэн тэр хурд руугаа ороод тэгээд тэгхгүй бол бас тиймэрхүү нөхцөл байдалд ч орохыг хүсэхгүй шүү дээ. Тийм дааж чадхаасаа илүү ихийг авчих юм бол тэгэл би чадахгүй мэн гэсэн юм. Харин чадах хэмжээнд авах юм бол ингээ ихтгэл найдвар төрөөд олон цаашлаад. Тийм. Жоохоноор нэмээд тэгээд за энийг болж гин гэж байгаа бол тэгэл жоохон тэгж байгаа л. Тэгэл яг өөртөө таарах тэр хурдыг олд юм шиг санагдсан шүү дээ. Одоо манай зохиогчийн хэлж байгаагаар болохоор хүн ингээд 20 нас хүртлээ ингээд бусдаар түлхүүлж ингээд ургадаг гинэ. Ингээд хөгждөг. 20-оос дээшээ олчлоор нөгөө хүмүүс ингээд тэр ингээд чи юм сураач ингээд гэх юм байхгүй болчихдог. Бид нар чи 10 жил байхад л ингээд ангийн багш нар тийм өө чи ингээд хичээлээ тасчих болохгүй ингэж болохгүй тэгэж болохгүй гэл гэрийнхэн ч гэсэн ингээд гэрийнхэнтэйгээ цуг амьдардаг байгаа шүү дээ. Хичээлээ хий, гэрийн даалгавраа хий гэл тийм секцэндээ явж гэдэг юм уу тийм. Дөнгүүд ингээд хүн ер нь жоохон ингээд том хүн болоод ирэхлээр тэр шахалтууд багасч ирээд хүн яг өөрийнхөө толгойд өөрөө бодох хэрэгтэй болд юм байна. Тэгээд ер нь ингээд өдөр болгоно л ингээд босоод бодох нь шүү дээ. За өнөөдөр би ядаж ингээд юу хийх вэ те? Өнөөдөр ядаж нэг шатар тоглож нэм тэгвэл ядаж миний оюуны чадамж ингээд. За тэг 100%-аар өсчих ч юм уу те? Нэг тиймэрхүү бодолтой л ах хэрэгтэй юм шиг үлээ. Тийм шүү дээ. Гэхдээ надаас нэг яг ингэж хэлсэн чинь нэг юм ингээ санд орчлоо. Ингээд ээж нар ингээл өгөлдөн штэ. Одоо уцаа багууд, зурагтаа багууд хичээл номоо хий гэд. Тэгээд би ингээ зур өөрөө анзаарсан чинь өөртөө тэгэж өгөлдөг болсон бэлээ. Ихтлгөөнөө очи уцаа хитрхийг үзчихлээ. Одоо уцаа тавиад хичээлээ хий гэд тэгэж мэгээд. Тэгэл өө 85 чинь бүглэрчиж аяхтайгаа угаагаач гэл нэг өөртөө амар тэгдэг болсон. Тэгээд би бүр яна яг ингээд ээжигээ дагаад одоо ийм юм болчдөг юм байна гэд. Ирээдүйд одоо хүүхдээ загнаа. Харин би бүр яг ингээд амар ингээд би ингээд жоохон махтаа болохоор би хизээч бараг ста хүүхдээс даяхтаа угаа уцаа орлохоо байл гэж хэлэхгүй гэж боддог байсан аахгүй юу. Тэгсэн чинь бүр ингээд өөрийгөө загнаад хэлсэн. Тэгэл за өөрийгөө ингэж аам чи ирээдүйн төрүүлсэн тэр хүүхдээ тэгэл хүү шижээ ингээд хичээл хийгээд наачистаа тэглээ гэд тэгэл юм шиг санагдсан. Тийм. Гэтэ энэ бол надад тийм нөө дисциплин шиг. Тийм чинь чухал. Тийм ингээд өөрийнхөө өсрөө. Тийм ингээд яг өмнө хүнээр алгадуулдаг байсан бол одоо өөрөө ингээ өөрийгөө алгаддаг болсон л л. Тэгээд тэгэхээр ирээдүйд ч гэсэн хүний бүсийг алгадгал юм байна гэдэг нь ойлгосон. Тийм. Гэтэ яг хүчирхийлэл талаасаа биш зүгээр. Цагийн тусч юм шиг. За өндөрлөө. За. Студиэс сольсон сэтгэлээ хэлээрэй. За өнөөдрийн подкаст нь үзсэн баярлаа. Butter podcast үрсэлээ. Butter podcasting. Одоо бүгдээрээ butter. Peanut butter and jelly байлаа. Зочин оролцогч андалаа. За. Подкаст маань дуслаа. Баяртай.